Аав нь багада ус авах гэж хувангаа бариад зөндөө олон километр алхдаг байлаа. Өвөл нь халтирч унах үе гэдэл. Зун нь цангаж унах үе гэдэл. Гөөм их яардаг байж билээ. Хөөх тийм үү? Тэр үед чи крант байгаагүй юм уу? Үгүй охин минь крант ямар өөрөө усаа хийх вэ штэ. Крантнаас халуун хүүтэн ус урсахын цаана газрын гүнээс олборлолт, халдваргүй жүүлэлт, шугам сүлжээ тавина гэдэл мянган хүний хөдөлмөр шингэсэн байдаг юм шүү дээ. За. Энэ бүх систем бидний цаг хугацаа, хүч хөдөлмөр, асар их зардлыг бидний өмнөөс хариуцж өгч байгаа хэрэг. Тиймээс усны үн гэдэг зүгээр нэг тариф биш. Амьдралын тав тух, аюулгүй байдлын үн цэн юм да. Тиймээс бүгдээрээ усны төлбөрөө хугацаанд нь төлж, усны тогтвортой, найдвартай хангамжийг хамтдаа бүтээх нь зүйтэй. Крантнаас урсах усны цаана хүн бүхний хөдөлмөр усаж байдаг юм да охин минь. Усныхаа төлбөрийг цагт нь төлж хэвшицгээе.